энэ хүмүүжил гэдэг үг нэртэй. Гэрийн хүмүүжил гэдэг бодлоос энэ одоо энэ хүмүүжил гэдэг үгийг бас маш сайн бодож энэ үгийг бас сайхан дурхлах. Дархлааг нь улам сайтгах хэрэгтэй байна да гэж бас их орон дээр бас бодогдож байгаа. Тэгэхээр энэ гэр бүлийн хүмүүжил гэдэг зүйлийг би бас одоо ингээл бодоод байгаа. Чин аав нар ихтэй ярьж байл алуу ингэдэг гэдээс удаа байхгүй аав нар тэгээ хурж ирээл хуцаа солиод гараа угаагаал биднээс гурлаа зурцсан гурлаа илтсэн махаа илтсэн байгаа тэрийг аав хоолоо игээл эсвэл ээж хоолоо игээл ингээд гэрээрээ сууж байгаа хоолоо идчихтэй тэгээ 9-с цагийн үр даав үздэг. Тэгээ цагийн үр дуусан гот шагас 9:40-ээр кино эхэлдэг. Ийм л нийл өдөр болох юм байна. Энэ өөр гэрийн хүмүүжил байсан байгаа. Аав гэртээ байх нь өөрөө гэрийн хүмүүжил. Тэгээ ер нь бол яг аав гэдэг одоо энэ мэрэгчлэр гэдэг юм уу 15 жилд шилж байна шүү дээ. Ер нь бол суралцж байгаа байхгүй. Би охтуудаа шилдэг, хүүхдүүдээ шилдэг. Ганцхан чимээ одоо ингээд өөрийнхөө тийм бас одоо хүүхдүүд чинь ингээд том болоод ирэнгуй чинь тийм эстэй. Янз янзын мэдээж гэрт чинь инээд баяр мэдээж янз янзын асуудал гарна. Тэгэхээр ганцхан чи юм биш. Ягаад тэгэхээр аав ч гэсэн аав болоод 15 жил болж аав ч гэсэн анх удаа 15 настай охинтой болж байгаа учраас тэгэхээр харилцан нэгнтэйгээ ярилцъя. Тэгвэл аав ч хоёр мэдж байгаа биз тэгээд хоёр ингэх ёстой гэдэг чинь бит хоёр мэдэхгүй нь ягаад тэгэхээр урд нь чамтай адилхан том охинтой байсан бол мэдгсэн мэдэхгүй байгаа учраас хоорондоо communication дээр торолцъя. Чи ингээд хүсэндээ миний хүүхд болж төрөөг гэж хэлж байгаа бол би ч гэсэн хүсэндээ чинь аав болж төрөөгээ. Энэ ингээд тиймээс яг л адилхан би 15 настай хүүхдээ анх удаа болж байгаа учраас аав суралцж чинь чи ч гэсэн анх удаа 15-аас хүрээд ингээд нэг юм гаргачаа тиймээс дээд сургууль ахлах сургууль гэж тий. Ингээд харилцан гэдээс энийг юу засахгүйгээр ерөөсөө communication. Тэгэхээр нэг нэгнээр зөвхөн хоорондоо ярилцъя. Хүүхд том болно гэж аахгүй. Чи одоо би авраг очоод багшаасаа айдаг байсан шүү дээ. Багш ингэдэг гэх тийм эстэй. Уяагаад байгаасаа тий. Тэгэхээр манай одоо нийтлэгд байгаа зүйлүүд одоо миний хүүхд 15 16 одоо том хүн болцсон гэдэг. Биднүүсийн үеийн 16 та хүүхдүүд одоогийн 16 хүүхдүүд бол нийгмийн өөр учраас шал өөр. Одоогийн хүүхдүүд тэр үеийг бол бас нэг юм сунаа хүүхдээрээ цагаахан юм шиг тий. Эсвэл одоо нэг тим талууд байгаа. Тийм учраас хүүхдүүд том болсон гэсэн 16 17 18 хүрэх тусам биднээс хүүхдгээ маш өөртөө яг юу хийгээд өдөр хэдэн удаа нойлоо юу ицсэн хинтээ нөхөрлөөд байна гэдэг зүйл дээр улам анхаарал тавих хэрэгтэй байна гэдгийг би одоогийн сургууль гэдэг зүйлээрээ дамжуулаад энэ 2000 хүүхдэд дамжуулаад нэг чухал юм байна. Тэр нь ч миний одоо сумагийн философид их таарч байгаа байхгүй тийм.